Шинэ цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн шинжээчийн цагийн дугаартаа тавтамаарл өнөөдөр студид шинжээч Сацрав болон шинжээч Ананжон миний бие нэгэн сонирхолтой сэдвийн хүрээнд шинжилгээ танилцуулга бэлтгэхэд бэлэн болсон байна. Өнөө үед дэлхийн эдийн засгт үүсэж байгаа нэг томоохон шок болвол ойрхон дорндод үүсэж байгаа нэг дайны мөргөлдөөний нөхцөл байдал байгаа тань тий. Тэгэхээр өмнөх шинжээчийн цагийн дугаарт энэхүү мөргөлдөөний нөхцөл байдал нь хөрөнгөний зах зээлд голлох индексүүдэд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарсан бол энэ удаагийнх дээр яг эдийн засгт гол нөлөөлөл ямар байна вэ гэдгийг тайлбарлана гэсэн үг. За эдийн засгийн хувьд энэ хөрөнгөний зах зээлээс гол ялгаатай нь нөлөөлөл нь тухайн цаг үедээ шууд нөлөөлдөг биш. Магадгүй индексүүд баррелийн үн, брентийн үн, газрын тосны үн өөрчлөгдөхөөр шууд дэшээ доошоо хөдөлдөг болвол эдийн засгийн нөлөөлөл нь хожимдолтойгоор нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр яг энэ хожимдол нь Монголын эдийн засагт ямар сүгээр хэрхэн дамжиж орж ирэх юм? За тэгээ манай Монголын эдийн засгийн гол инфляц эдийн засгийн өсөлтийн таамаглалуудад хэрхэн нөлөөлж байгаа нь дэлхийн эдийн засгт том зургаараа энэ газрын тосны үнийн шок нь аль улсуудад хэрхэн нөлөөлж байна гэдэг талаар хэдүүлээ шинжилгээ анализа танилцуулъя тий. За ерөнхийдөө бол Америк нэгдсэн улс болон Ирантай холбоотой энэ хөмөргөлдөөний маш олон сувгаар дамжиж нөлөөлөх дүрслэл харагдаж байгаа. Тэгэхээр үндсэндээ л ерөнхийдөө гол дөрвөн сувгийг бол хэдүүлээ нарийн аваад үзье тий. За хамгийн эхлээд мэдээж энэ мөргөлдөөний цаана яг юу байгаа вэ гэхээр газрын тос гэдэг зүйл байгаа тий. Тэгэхээр газрын тосны үн өөрчлөгдөх, үнэнд савлгаа бий болоход ерөнхийдөө энэ тухайн Америк нэгдсэн улс Израиль болон Ирануудын энэ хоорондынх нь зөрчилөө шууд нөлөө үзүүлж байгаа гэж хэлж болно. За тэгэхээр мэдээж бол энэ хүү мөргөлдөөнд болоод ирэх юм бол газрын тосны үн өсөх бол шууд нөлөө бий болгож байгаа. Тэгэхээр яг яагаад юу нэ шинжээчдийн зүгээс яг үн өсөд байгаа гэдгийг үзүүлэлтүүдийг авч үзэж байгаа вэ гэхээр ормосын хоолой гэх гол хоолойг бол ярьж эхэлж байгаа те. Тэгэхээр ормосын хоолой гэдэг бол мэдээж дэлхийн газрын тосны томоохон тээврийн зам учраас мөргөлдөө үүсэн тохиолдолд юу нэ тээвэр цаадаж болцсохгүй байгаа даа. Тэгэхээр нэг талдаа жишээ нь газрын тосны үйлдвэрлэл болон нөөцийн хэмжээ буураагүй ч гэсэн яг тээвэрлэлт болон нийлүүлэлт талдаа эрсдэл бий болсноороо газрын тосны үн өсөх эрсдэл бий болж байгаа гэсэн үг. За хоёр дахь нөлөөлөл болоод ирэх юм бол дэлхийн инфляцийн түвшин өснө нэмэгдэх эрсдэл гэж бол харж үзэж болохоор байгаа. За мэдээж газрын тосны үн гэдэг маань өөрөө юунд ашиглаж байгаа вэ гэхээр тээвэр, үйлдвэрлэл, эрчим хүчний зардалд шууд нөлөө үзүүлдэг те. Тэгэхээр эрчим хүчний зардал нэмэгдэх, за тээврийн үн өсөх гэх мэтчлэн нөлөө шууд бий болно. Тэгэхээр нэг талдаа газрын тосны үйлдвэрлэл эрхэлдэг биш. Ер нь импортлогч ер нь газрын тоснаас хамааралтай улсуудын хувьд л инфляцийн түвшин бол өсөх эрсдэл бий болно гэсэн үг. За гурав дахь саний ярьсанчлан санхүүгийн зах зээлийн санхүүгийн тогтворгүй байдал байгаа тийм. Тэгэхээр нөгөө талдаа мөргөлдөө хурцдах тусам хөрөнгө оруулагчдын хувьд гэх юм бол ийм эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр алт зэрэг аюулгүй хөрөнгө оруулалт руу шилжих хандлага бол бий болдог. Тэгэхээр нөгөө талдаа газрын тосны үн өсөж байгаа бол бас алтны үн ч гэсэн зэрэг өсөө явж байгаа ийм эффект бол харагдаад байгаа гэсэн үг. Тэгэхээр JP Morgan байгууллагын зүгээс ч гэсэн алтны үнийн төсөөллийг 12 дугаар сард бол 5500 орчим байсан бол саяхан гаргасан төсөөлөл 6300 орчим хүртэл бол өсгөөд байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань өөрөө 2026 он гарсан энэ мөргөлдөөн бас хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа учраас энэ өрсөлдөлийг нөхцөлийг харгалзаж авч үзсэн төсөөлөл гэж хэлж болохоор байгаа. За дөрөвт нь болоод ирэх юм бол худалдаа нийлүүлэлтийн саатал гэдэг гол үзүүлэлт байгаа. За ганцхан газрын тос болон газрын тосны тухай бол ярих нь бол өрөөсгөлтэй. Тэгэхээр нэг талдаа олон улсын худалдаач нь өөрөө цаана бараа бүтээгдэхүүний худалдаач гэсэн хэрэгж байгаа. Тэгэхээр маш олон улсуудын хооронд явагддаг бараа бүтээгдэхүүний солилцооны хувьд ч гэсэн тээврийн зардал нь өсгөөс ахуулаад логистикийн эрсдэл бий болох нь эдийн засгт ч гэсэн богино болон дунд болон урт хугацаанд ч гэсэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал байна гэсэн үг байна. Тэгэхээр газрын тосны үн өсөх дэлхийн инфляцийн инфляц нэмэгдэх. За тэгээд санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал бий болох. За энэ мэтчлэн эрсдлүүд маань өөрөө яг энэхүү үүсэж байгаа мөргөлдөөнд бол эдийн засгийн талаас бол нөлөөтэй байх нэ гэж харж байгаа. За тэгэхээр үргэлжлүүлээд хэдүүлээ илүү газрын тос гэдэг ойлголтынхоо илүү маш чухал гол статистиктэй бол дэлгэрэнгүй танилцъя те. За 2024 оны байдлаар бол газрын тос үйлдвэрлэгч топ 10 улсыг бол хэдүүлээ авч үзье. За энэ тоо маань өөрөөхөдөө олон улсын эрчим хүчний статистикийн байгууллагуудаас ер нь хамгийн сүүлд бол гаргасан тоо баримтаа байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл гэдгийнхаа хувьд бол мэдээж топ 10 улсыг ярихдаа ер нь бол нөөц талаас нь биш үйлдвэрлэл талаас нь ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихэнд ордог улс маань өөрөө Америк нэгдсэн улс. За газрын тосны хэмжүүрийг ярихдаа биднэрт ер нь бол өдөрт хэдэн сая баррелийг үйлдвэрлэж байгаа вэ гэдэгт ярьдаг. Сараар биш, жилээр биш, өдрөөр нь хэмждэг гэсэн үг. Тэгэхээр
Нэг талдаа одоо баррел гэдэг тоо маань ер нь нэг баррел газрын тос маань өөрөө яг одоо бидний ойлгомжтой байдлаар хөрвүүлэх юм бол 160 орчим литртэй тэнцдэг гэсэн үг. Тэгэхээр баррел гэдэг тоо байгаа тоо маань литртээс илүү бол маш өндөр хэмжээний одоо гэж бол ойлгож болохоор байгаа. Тэгэхээр нийт үйлдвэрлэлийн одоо 22% эзэлдэг улс бол Америк нэгдсэн улс буюу нэгт ордог. Тэгэхээр өдөрт 22 орчим сая баррелийг үйлдвэрлэдэг улс байгаа. За түүний дараагаар бол Сауди Арабын улс буюу нийт үйлдвэрлэлийн 11% буюу өдөрт бол нэг 11 орчим сая баррелийг үйлдвэрлэдэг. За тэрийгээ дараагаар нь Орос, за тэгээд Канада, Хятад, за тэгээд ойрхон орнуудын Ирак, Иран, Арабын нэгдсэн Эмират улс, Кувейт гэх улсууд бол дараачлалаар нь бол ордог байгаа. Тэгэхээр мэдээж хэдүүлээ одоо газрын тосны үйлдвэрлэлийг одоо яг эзлээд байгаа орнуудыг хувааж авч үзэхдээ одоо ОПЕК-ийн болон ОПЕК-ийн бус гэж хоёр ангилж бол авч үзэж бол хэлж болно гэсэн үг. Тэгэхээр үйлдвэрлэлийн хувьд бол одоо ОПЕК-ийн бус буюу одоо Америк нэгдсэн улс, Хятад, за тэгээд Канада гэх мэтчлэн улсууд бол яг үйлдвэрлэлийн түвшин 70% бол бүрдүүлдэг. ОПЕК-ийн бус нь. За нөгөө талдаа ОПЕК-ийн улс бол нийт үйлдвэрлэлийн 30% бол бүрдүүлдэг гэж хэлж болохоор байгаа. За ингээд үүнээс бол зүй тогтолцоог харах юм бол за нөөцийнхөө хэмжээгээр бол одоо ОПЕК-ийн улсууд буюу ойрхон орнуудын улсууд бол нөөцийн 80% бол дангаараа бүрдүүлдэг ч гэсэн үйлдвэрлэлийн түвшиний 30 орчим хувийг л одоо үйлдвэрлэдэг гэсэн үг. За нөгөө талдаа ОПЕК-ийн бус улсууд маань нөөцийнх нь нэг 21 орчим хувийг эзэлдэг ч гэсэн үйлдвэрлэл маш өндөр гэж харж болохоор байгаа. За тэгэхээр дэлхийн газрын тосны нөөц маань өөрөө 25 оны байдлаар бол 1.8 их найд баррелтай тэнцэнэ. За бидний одоо хэрэглээтэйгээ харьцуулах юм бол за газрын тосны маань хэрэглээ нэг 47 жилийн хэрэглээ бол биднэрт байгаа гэж харж болохоор байгаа даа. Яг өнөөгийн хэрэглээтэйгээ харьцуулах юм бол. Тэгэхээр ер нь бол энэ одоо энэхүү болоод байгаа мөргөлдөө маань өөрөө мэдээж нэгт газрын тосны нөөц болон үйлдвэрлэлийн одоо эрх мэдэл хэн шилжих үү гэсэн асуудал бол нэг тавигдж байгаа. За тэгээд нөгөө талаас Америк нэгдсэн улс маань өөрөө газрын тосн дээр яг энэ ОПЕК-ийн буюу ойрхон орнуудын улсуудын эзэлж байгаа энэ эрх мэдлийг нь ер нь бол оролцоог нь бууруулах бас гол зорилго яваад байгаа гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр өмнөх орнууд одоо жилүүдэд бол одоо газрын тосны нэг өдрийн үйлдвэрлэлийн хэмжээг ОПЕК-ийн орнуудаас зохицуулдаг тий. Тэр түвшинг нь зохицуулж өгдөг байсан бол энэ удаад бол одоо харьцангуй Америк нэгдсэн улс өөрөө тэр эрх мэдлийг авахын төлөө ер нь бол тэмцэл явагдаж байгаа гэж хэлж болохоор байгаа гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сая бол нийлүүлэлт талаас нь аль улс нь илүү гол үйлдвэрлэгч юм бэ гэлээ. Тэгэхээр нөгөө талаас нь мэдээж хэрэглээ гарч ирнэ л дээ тий. Тэгэхээр хэрэглээ талаас нь харах юм бол одоо нөгөө өдөрт хэрэгжилж байгаа хэмжээгээр гэхээр нийтдээ одоо дэлхийн нийт газрын тосны хэрэглээ маань өөрөө 103 сая баррел гэдэг. Тэгэхээр тэрний дийлхийг нь Америк нэгдсэн улс. Америк нэгдсэн улс тэгэхээр газрын тосны гол хэрэглэгч улс. За араас нь Хятад орж ийн. За энэтхэг орж ийн гэх мэтчлэн явж байгаа. Тэгэхээр нөгөө талаас нэг асуулт гарч ирнэ. Тэгвэл энэ улсууд дотоодоос хангаад байна уу? Эсвэл бусад улсуудаас импортлж оруулж ирдэг гэж. Тэгэхээр яг энэ асуултыг асуухаар одоо нөгөө ормосын хоолой хаагдахгүй. За тэгээд ормосын хоолойгоор явж байгаа тээвэрлэгч одоо хөлөг онгоцуудыг буудаж байгаа тий. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал дээр үндэслээд харахаар аль улс илүү одоо тэр мөргөлдөөнөөс шалтгаалсан дарамт шахалтыг илүү эдийн засагта хохирлыг амсаж байгаа гэхээр Хятад улс. За Америк нэгдсэн улс уг нь өөрөө хэрэглэгч орон. Гэтэ нөгөө талаасаа маш том бас үйлдвэрлэгч газрын тосны орон учраас 1973 онд анх одоо энэ газрын тосны хямрал бол бий болчихсон. Тэрнээс хойш ерөөсөн Америк ойлгосон зүйл нь за бид нар хараат хийж болохгүй байна. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлээгээд ерөөсөө газрын тосны гол олборлогч үйлдвэрлэлүүдэд маш их хөрөнгө оруулалт ингээд хийгээдсэн. Одоо 2025 оны байдлаар жишээлбэл дотоодосоо газрын тосныхаа нийт хэрэглээний 60-аас 65%-ийг нь ерөөсөө хангацдаг. Дангаараа хангаж чадсан гэсэн. Тэгээд үлдснийг нь Канадаас авдаг, Мексикээс авдаг. Ерөөсөө одоо энэ ойрхон орнуудын ОПЕК-ийн улс орнуудаас авдаг нь бага хэмжээтэй л байдаг, нэг 10 орчим хувь. Тэгэхээр Хятад яагаад ормосын хоолой дээр илүү одоо ороод ирж байгаа юм гэхээр Хятад өөрөө нийт хэрэглээнийхэн 70%-ийг нь импортоор авдаг. За тэр 70% импортынх нь 40-45% нь энэ ормосын хоолойгоор дамжиж Хятад руу очдог гэсэн. Тэгэхээр 70% нийт импортынхон 40-45%. За тэр дундаа яг нөгөө Иранаас маш их хэмжээний газрын тосыг бага үнэтэйгээр авдаг байна. За тэгээд Сауди Араб байна гэх мэтчлэн. За мөн өөр бас нэг одоо улс нь юу гэсэн гэхээр Венесуэл байсан. Венесуэлд маш их хэмжээний одоо өрийг санхүүжүүлсэн Хятад улсын зүгээс. За тэгээд эргүүлээд дандаа бага өртөгтэйгээр газрын тос судалдаж авдаг гэсэн байна. За тэгээд одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийг одоо газрын тос
Хятад руу экспортлоход нь ер нь бол 20-50-аад бага хэмжээгээр шахалт үзүүлсэн учраас одоо Иран байхгүй болчлоо. Нөгөө талаас Венесуэла угаасаа анханасаа хямд үнэтэйгээр борлуулахад бол хэцүү болсон. Тэгэхээр одоо Хятад руу ер нь хараад ахаар олон улсынхаа одоо шинжээчдийн зүгээс Америкийн нэгдсэн улсын эцсийн таргет буюу одоо зорилго нь Хятад байна уу гэж харагдаад байна. За Хятадаас гадна бас мөн энэ Ормосын хоолооноос болж маш их одоо дарамт хахалт авч байгаа улс бол нийтгэг байна. Ягаад гэхээр нийт одоо хэрэглээнийхаа ерөөсө 15% дотоодоос хангадаг. За тэгээд 85% нь бусад улс орнуудаас тэр дундаа Ормосын хоолоогоор одоо дамжиж авч байгаа нь 45-аас 50% байгаа. Тэгэхээр маш өндөр хамааралтай. Тэгэхээр энэ бүгдээс бид нар юу ойлгож болох вэ гэхээр ерөөсөө энэ дайнд хамгийн их хөрөл амсах магадлалтай эрсдэлтэй улс орн нь Азийн улс орнууд. За мөн Энэтхэг байна. За тэгээ Япон байна, Өмнөд Солонгос байна гэх мэтчлэн. За тэгээ хамгийн том хөрөл амсч байгаа нь Хятад улс болж орж ирж байна. За тэгэхээр нэг асуулт гарч ирэх нь тэгвэл одоо Хятадын зүгээс ямар арга хэмжээ, ямар байр суурьтай байгаа юм бэ гэж. Тэгэхээр олон улс талдаа яг энэ Израиль, Америкийн нэгдсэн улс нөгөө талдаа Ираны нөхцөл байдал дээр ямар байр суурьтай байна гэхээр дийлэх улс орнууд ерөөсөө одоо орчин үед бол ерөөсөн их тайвны баримтлах шаардлагатай байна. Тэгэхээр энэ дайныг хурдан хугацаанд одоо дуусгах нь хамгийн зөв шийдвэр байх болно гэж харж байна. За тэгээд одоо өдөр алган шинжилгээ хийгээд дуслаа, араас нь дахиад шинэ мэдээлэл гараад байгаа учраас одоогийн нөхцөл байдал дээр үндэслээд харахаар одоо Турк руу жишээлбэл Ираны зүгээс одоо пуужи илгээлээ гэх мэтлээ 2 дахь удаа пуужи илгээлээ гэд мэдээнүүд гараад байна. Ираны зүгээс одоо пуужи илгээгээгүй гэх мэтчлэн байгаа. За тэгээ хэрвээ үнэхээр Ираны зүгээс ойрхон дорндын улс орнууд руу алдарч байгаа одоо жишээлбэл Арабын нэгдсэн Эмират улс байна. За тэгээ Кувейт байна гэх мэтчлэн бусад улс орнууд руу бол одоо дайралт үзүүлж байгаа. За нэмэгдээд хэрвээ Европын холбооны улс орнууд руу Турк руу ороод ирвэл ерөөсөө энэ дайнд НАТО хамрагдаад ороод ирэх боломжтой гэж. Тэгэхээр маш олон сценарио үзэгдлүүд дээр одоо ингэсэн тохиолдолд газрын тосны үн тэд болж өснө. Эсвэл одоо богино хугацаанд магадгүй 1-3 сарын хугацаанд дуусчих юм бол газрын тосны үн тэр хэмжээнд баригдах боломжтой гэх мэтчлэн бол маш их хамаглалууд гараад байна гэсэн. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Ормосын хоолойгоос нэлээд ярьлаа шүү дээ. Ер нь бол одоо манай улсын хувьд л яг нөлөөг нь авч үзэх юм бол мэдээж бид нар бол Оросын албаны улсаас шатхуун ол импортлдог тий. За нөгөө талдаа Хятад улсаас ч гэсэн одоо эдийн засгийн хамаарал бол бас нэлээд өндөр байгаад байдаг. Тэгэхээр одоо Америкны нэгдсэн улс одоо Иран одоо Израильтай хамт ер нь бол дан мөргөлдөн бий болж байгаа ч гэсэн энэ нь өөрөө цаашлаад бам яваад Хятад улсын эдийн засгт бол нөлөөтэй байх магадaltaй гэж ярьж байгаа. Тэгэхээр Ормосын хоолойны хувьд гэх юм бол ер нь 33 км үржлэх ер нь бол 17-оос 20 сая тонн баррел газар өдөртөө тээвэрлдэг ийм том хоолой байсан тий. Тэгэхээр гол экспортлогч улсууд нь Сауди Араб, одоо Ирак, Америкийн нэгдсэн Эмират улс, Кувейт, Иран гэдэг улсууд байсан бол импортлогч улсууд нь Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос улсууд бол байсан гэсэн үг. Тэгэхээр мэдээж гол импортлогч байсан улсуудын хувьд энэ хоолойтой холбоотой эрсдлээ хамгаалахын тулд ямарваа нэг арга хэмжээг бол даруй бол авч эхэлж байгаа. Тэгэхээр Хятад улсын хувьд ч гэсэн ер нь бол импортын 80-90% бол энэ хоолойгоор дамждаг байсан учраас нэг талдаа яг инфляцийн түвшинд мөнгөний орлогын түвшинд гэсэн одоо инфляцийг өсөхгүй байхдаа ямар одоо талын арга хэмжээ авах гэдэг дээр ч гэсэн ер нь бол мэдээлэл гаргаад явж байгаа гэдэлж болохоор байгаа. За харин нөгөө талдаа Хятад улсын хувьд бол дөрөв ярьсандаа яагаад чухал вэ гэдэг нэршлэл нь бол ярьсан байгаа. Тэгэхээр яг сүүлд гарсан мэдээллийн хувьд гэх юм бол ямар арга хэмжээ авч эхэлсэн бэ гэхээр ерөөс одоо Хятад улсын хувьд л 15-5 жилийн төлөвлөгөө бол бас сайхан баталж бол гаргасан байгаа. Тэгэхээр тухайн төлөвлөгөөнд л гол дурддагсан бас нэгэн чухал төсөл бол одоо Сибирийн хүч 2 буюу хийн хоолойн төслийг бол маш хурдтай бол урагшлуулна гэдэг мэдээллийг бол бий болгосон гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр энэ хоолойн төсөл бол мэдээж байгалийн хий дамжуулах хоолойн төсөл байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө одоо Монголын нутгаар дамжаад Хятад улсад одоо хүрэхээр төлөвлөгдсөн одоо төсөл гэж хэлж болохоор байгаа. Хугацааны хувьд гэх юм бол 2030 онд бол одоо хийж дуусгаар байгаа. Тэгэхээр нэг талдаа бол ерөнхийдөө мэдээж Хятад улсын хувьд бол одоо ойрхон орндын улсаас хамааралтай байх, хамаарлаа багасгах нэг зорилго явж байгаа. За хоёрт гэх юм бол Оросын албаны улстай илүү нэгт холбоотой байж яг энэ талын одоо энэ талын одоо холбоос одоо дипломат харилцаагаа илүү сайжруулах зорилгыг тавьсан гэж бол харж болохоор байна гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа бол Хятад болон Орос улсын хувьд бол яг энэ хүү мөргөлдөөнд бол одоо нэлээд ер нь бол хойшоо суусан нэлээд байдлыг ажигласан
одоо байр суурьтай бол байгаа гэж хэлж болохоор байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж сайхан ч гэсэн одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бол энэхүү мөргөлдөөнийг бол ойрын хугацаанд бол дуусгана гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр тухайн мэдээллээр дамжуулаад л ерөнхийдөө газрын төсний үн бол 120 орчим ам долларт хүрсэн байсан бол эргээд 90 ам доллар бол шууд буурсан байгаа даа. Тэгэхээр нөгөө талдаа одоо Дональд Трампын гаргаж байгаа мэдээлэл болгон эдийн засгийн одоо хөдөлгөөнийг бол шууд богино хугацаанд бол бий болгоод байгаа. Гэхдээ нөгөө талдаа бид нар урт хугацаанд Хятад улс болон Орос улсын зүгээс яг энэ асуудалд ямар одоо байр суурьтай байгаа вэ гэдгийг нь ер нь нэлээд нарийн бас харж анзаарах шаардлагатай гэж хэлж болохоор байгаа тийм. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За тэгэхээр цаашлаад үргэлжлүүлээд бол ер нь бол газрын тосны одоо үнийг хэдүүлээд нэрээ авч үзээ те 2019-оос 2026 оны ихэнх он хүртэл ер нь ямархан өөрчлөлт бол бий болов гэдэг талаар бол нэг танилцуулъя гэж бодож байна. За мэдээж одоо 2019-оос одоо 2021 он хүртэл мэдээж ковидын цар тахлын үе байсан те. Тэгэхээр газрын тосны үнийг яг түүхэн цаг хугацаанд аваад үзэх юм бол 50-аас 60 ам доллартай бол байдаг. Тэгэхээр тийм ч бас өндөр биш байгаа. За нөгөө талдаа яг энэ одоо улс төрийн геополитикийн нөхцөл хурцдах тусам за ковид байна, Орос Украины дайн байна. Тухайн үе болгонд ер нь бол нэг 100 орчим ам долларыг давсан нөлөө бол бий болоо явдаг. Гэхдээ мэдээж энэ бол богино болон дунд хугацааны шок явж байгаа учраас эргээд одоо шокийн нөлөөнд буурах тусам нэг эргээд 50-60 ам долларт бол тэнцдэг гэж бол харж болохоор байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бол энэ одоогийн нөхцөл байдлаа 2026 он гарснаас нөхцөл байдал маань өөрөө хэр хугацаанд үргэлжлэхээр байгаа үнийн түвшинд бол ямар өөрчлөлт үзүүлэхээр байгаа гэдгийг илүү нарийн тайлбарлах юм бол. Тэгэхээр одоо яг өнөөдрийн байдлаар жишээлбэл одоо газрын тосны үн 90 ам долларын цаашдаа яах юм бэ гэж байна. Тэгэхээр цаашдаа ерөөсөө магадлалууд байгаа гэдээ өмнө дурсанчлаа. За 50% магадaltaй буюу суур төсөөлөлт юу гэж үзэж байна гэхээр ерөөсөө энэ мөргөлдөө 1-3 сарын хугацаанд үргэлжилнэ. За тэгээд харьцангуй тогтворчоод явна гэж. За дээрэс нь ОПЕК-ийн орнууд юу гэж зарласан гэхээр 4-р сараас эхлээд нэг одоо өдөрт гаргаж байгаа баррелийнхаа тог 206 мянгаар нэмэгдүүлнэ гэд нэг батлаад тэгэхээр ер нь нийлүүл талаасаа шок харьцангуй бас тогтвортой. За 1-3 сартаа үнэхээр энэ мөргөлдөөн дуусч чадах юм бол яг жилийн дундаж баррел үнэ 75-аас 90 ам долларын орчимд бол ерөөсөө хэлбэлцэнэ гэж харагдаж байна. За одоо нөхцөл байдал хүндрий гэдэг маань өөрөө 30% болчихж байгаа. За одоо ингээд бусад улс орнуудаас орж ирээд те одоо энэ мөргөлдөөн нь ерөөсөө Израиль, Иран, Америк нэгдсэн улсын хооронд биш. Хэрвээ баг зэрэг томрох юм бол одоо ойрхон орондын бусад улс орнууд бас орж ирээд байгаа те. Тэгвэл 3-аас 9 сар үргэлжлэх магадлалтай. За ингэсэн тохиолдолд яах вэ гэхээр ормосын хоолойн асуудал бол хүндэрнэ. Ормосын хоолоогоор үнэхээр одоо хэсэгчлэн хаагаад хэрвээ энэ нөхцөл байдал үүсэх юм бол ерөөсөө үнэ нь 90-с 120 ам долларт хүрнэ гэдэг. Тэгэхээр энэ бол Монгол улсад ялангуяа том эрсдэл. Ягаад тэгэхээр манайх Оросоос хараад за тэгээ олон улсын зах зээл дээр энэ брэнд газрын тосны үн өснө гэдэг маань манай одоо импортлж шатхууны үн өснө. За шууд өсөхөөс гадна бас импортын үнийн өсөлтөөр дамжаад инфляцийг хөргөдүүлнэ гэх мэтчлэн одоо дүнэлтүүдийг хийж болно. За одоо хамгийн муу кейс дээр за энэ үнэхээр дайны нөхцөл байдал бий бодлоод маш олон бусад улс орнууд ороод ирвэл Хятад ороод ирээ, Орос ороод ирээ. Юу болох вэ гэхээр ормосын хоолой бүр мөсөн хаагдаад за тэр одоо хоолоогоор явагдаж байгаа өдрийн 120 сая баррелийн хэмжээ нийлүүлэлтээс хасагдах юм бол баррел брэнд газрын тосны үн баррел нь 120-оос 150 ам долларт хүрнэ гэд олон улсын шинжээчд бол ингэж үзэж байна. JP Morgan үзэж байна. Бусад одоо олон улсын эрчим хүчний агентлагаас үзэж байна гэж. Тэгэхээр суур төсөөлөл буюу одоо байгаа хандлагаас харахад бол ерөөсөө брэнд газрын тосны үн 75-аас 90 ам долларт хэлбэлцэх болов 26 онд гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол шок хэдий суур төсөөлөлд харьцангуй одоо доогуур үн байх одоо төсөөлөлтөй байгаа ч гэсэн энэ бол шок. Яагаад тэгэхээр олон улсын бусад одоо шинжилгээгээр бол ерөөсөө энэ шок үүсээгүй үед брэнд газрын тосны үн 60 ам доллар байх болов гэж. Тэгэхээр аль үжээ магадгүй 70-аас 80 руу ирлүү явна гэдэг маань өөрөө олон улсын эдийн засгтаа ч гэсэн нөлөөлөл нь инфляцийг хөргөдүүлэх, за тэгээ эдийн засгийн өсөлтийг хязгаарлах мөнгөний хатуу бодлого үргэлжилсэн хിവэр байх эрсдлүүдийг бол үүсгэж байна гэсэн. Тэгэхээр хэдүүлээ одоо яг энэ бейс буюу суур төсөөлөлтөөр үндэслээд олон улсад мөн гарч байгаа том өөрчлөлтүүд юу байж болох вэ? Ямар эрсдлүүд байна гэдгийг харах юм бол нэгдүгээрт яг өмнө дурдсанчлан инфляц хөрөгдөх, за тэгээд эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй гэж.
Тэгэхээр олон улсын валютын сангаалал судалгаа хийсэн байдаг. Брэнд газрын тосны үн 10%-аар өсгөх нь өөрөө инфляцийг 0.2-оос 3%-аар өсгөх эрсдэлтэй гэж. Тэгэхээр одоо суурь төсөөлөлтөөр өмнө нь төсөөлж байснаас 20-30%-аар өснө гэдэг маань өөрөө инфляцийг 0.9%-аас 1.1%-аар нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Инфляц өснө гэдэг маань цаагаараа ямар одоо тохио өгч идэг вэ гэхээр мөнгөний хатуу бодлого үргэлжлэх. Тэгэхээр магадгүй холбооны нөөцийн сан Европын холбооноос хэрвээ бодлогын хүүгээ бууруулахгүй байх юм бол тэр нь манай Монгол улсад ч гэсэн бондын одоо зардал өсөх хэмтчлэн олон after effect буюу дам нөлөөлөлттэй байдаг. За үүнээс гадна бас нэг том бидний яалтчгүй одоо ойлгох ёстой эрсдэл нь юу вэ гэхээр бусад том хөрш улс орнууд ойрхон орнуудад одоо болоод байгаа үйл явдлаас болоод жижиг улс гүрнүүд рүү дайрах боломжтой байна гэдэг маань өөрөө олон улсад одоо энэ бий болох хамгийн том эрсдэл байгаа. Одоо нөхцөл байдал ямар байгаа гэхээр ерөөсөө энэ хятад Тайван асуудал маш их яригдсан тий. За тэгээд Америкийн нэгдсэн улс одоо дайныг эхлүүлээд үнэхээр тэр улсаа одоо эзэлж чаддсан байна гэдгийг харах юм бол хятад Тайваныг эзлэх гэж одоо завдаж магадгүй тий. Тэгэхээр энэ нь бол олон улстай мэдээж том эрсдлийг бол бий болгоно гэж. За дээрэс нь одоо энэ олон улсын геополитикийн нөхцөл байдал яг өмнө дурдсанчлан хамгийн муу кейс дээр ороод ирэл хятад ороод ирнэ, Орос ороод ирнэ. За тэгээд ойрхон орны улс орнууд бүгдээрээ ороод ирнэ, за НАТО ороод ирнэ гэх юм бол энэ газрын тосны үнийг 2 дахин, 3 дахин, 4 дахин нэмэгдүүлнэ. Энэ бол ерөөсөө олон улс дээр өмнө нь одоо газрын тосны хямрал 1973 оныхоос ч өндөр байх эрсдлийг бол үсгэж байна гэсэн. За тэгэхээр энэ бол олон улсын эрсдэл тий. Тэгэхээр хамгийн их сонирхож байгаа нь маань тэгвэл Монгол улсад ямар эрсдэл үүсч болох юм бид нар юу гэж харж байна. За Монгол улсын эдийн засгийн хувьд гэх юм бол мэдээж газрын тос ярьж байгаа учраас биднэрт шууд нөлөөлөл маань өөрөө шатхуун байгаа даа тий. Тэгэхээр яг одоо шатхууныг одоо бүрэлдэхүүн үзүүлэлтийг аваад үзэх юм бол мэдээж 92 шатхууныг бол бид нар Оросын албаны улсаас бол тогтмол үнээр бол импортлж оруулж ирдэг тий. Тухайн гэрээ бол 2027 хүртэл бол үргэлжлэнэ гэсэн нэг тийм гэрээ бол яригддаг. За нөгөө талдаа бол дизель түвш байгаа. За дизель түвш бол за уулуурхайн салбарын компаниудын хувьд бол хамгийн их зардал гаргадаг. Одоо зардлын нэг бүрэлдэхүүн үзүүлэлтийн ялцж аргагүй мөн байгаад байдаг. Тэгэхээр мэдээж тээврийн зардал орж ирж байгаа. Тухайн одоо тоног төхөөрөмжийг ашиглахад шаардлагатай одоо бүх зүйл нь өөрөө энэ дизель түвшнээс шууд хамааралтай байгаад байдаг. Тэгэхээр мэдээж уулуурхайн салбарын одоо бизнес эрхэлж байгаа тухайн хүмүүс маань өөрөө нэг талдаа мэдээж алтны үн өсөд одоо чинь алтны айл байлаа гэж бодоод алтны үн өсөд мэдээж орлого нь нэмэгдэж байгаа тийм сайн талтай юм харагдаж байгаа боловч нөгөө талдаа шатхууны үн төдий чинээгээр өсөд эхэлэх юм бол энэ маань өөрөө яг ижил хэмжээний зардал болоод гарч байгаа гэсэн эрсдэл харагдаж байгаа. Тэгэхээр мэдээж дизель түвшний одоо шатхуун дизель түвшний үн дээр бол газрын тосны энэ олон улсын зах зээлийн үн бол шууд нөлөө нь бол орж ирдэг нь бол ялтч үнэн байгаа даа. Тэгэхээр нэг талдаа импортын зардал өсөх за тэгээд ханш унах гэх мэтчлийн инфляцийг өргөдүүлэх юм эрсдэл бол яригдж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр мэдгэхдээ мэдээж одоо яг энэ одоо ямарваа нэгэн мөргөлдөөн гарах болгонд шууд ингээ эдийн засгийг одоо ингээ шууд уунанч гэдэг юм уу эрсдэл шууд бий бол ингэж ярихад бол жоохон нэг өрөөсгөл хэлбэр болоод байгаа. Гэхдээ одоо яалтч аргагүй л ер нь л одоо өнгөрсөн жил ч гэсэн одоо шатхуунтай холбоотой асуудал манай бас бол яалтч ингээ үүсэт байдаг учраас энэ асуудлыг бол бид нар яалтч харгалзан үзэх нь шаардлагатай байгаа гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр нөгөө талдаа одоо газрын тосны үн өсөх нь Оросын албаны улс ч өөрөө үйлдвэрлэгч том улс учраас мэдээж Оросын албаны улс бол ашигтай байх бол магадaltaй тий. Гэхдээ нөгөө талдаа бид нар импортлж авч байгаа улсуудын хувьд бол дизель түвшний үн өсөөд байна гэдэг маань өөрөө манай улсад л үзүүлэх нөлөө илүү хүндэрнэ л гэсэн тийм одоо эффект бол харагдаж байгаа. За нөгөө талдаа бол инфляц бас хөрөгдөх. За мөнгөний хатуу бодлого үргэлжлэх бол эрсдэл яг энэ одоо олон улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж бол үргэлжлэх бол магадлал байгаа гэж хэлж болно. За саяхан бол инфляцийн түвшин зарлагдсан те 6.5% бол гарсан байгаа. Мэдээж инфляц бол Монгол анхны зорилттой түвшинд бол ер нь бол бууж ирж байгаа нь сайн талтай ч гэсэн нөгөө талдаа эдгээр эрсдлүүдийг харгалзан үзээд яг энэ одоо Монгол анхны зүгээс ч гэсэн мөнгөний хатуу бодлого үргэлжлүүлэх бол одоо магадлал байгаа гэж хэлж болохоор байгаа. За тэгэхээр энэ мэтчлэн бол эдийн засгийн хувьд бол ийм нөлөө бол орж ирж байгаа. Тэгэхээр гэтээ одоо саяхан одоо гаргасан мэдээллүүдийг бол бид нар маш анхааралтай одоо үзэж яг тухайн нөлөөллүүдийг шууд эдийн засаг зөргөөр нөлөөлнө гэж бол шууд хүлээж авах бол нэлээд өргөсгөл байгаа. Тэгэхээр айл ал талын хүчин зүйлийг бид нар одоо авч үзээд одоо бүгдээр амдагтад улсын эдийн засгийн зүгээс яг ямар хөө бодлого баримталж байгаа. Оросын албаны зүгээс ч гэсэн одоо ямар хөө бодлого баримталж байгаа гэдэг нь бол
анхаарах шаардлагатай гэсэн бол ийм нөлөө бол гарч ирж байна гэж хэлж болохоор байна. За тэгээд энэ удаагийн танилцуулгаар бол бид нэр яг одоогийн нөхцөл байдал бий болж байгаа геополитикийн нөхцөл байдал маань олон улс болон одоо Монгол улс эдийн засагт бол яг дам нөлөө нь ямар хөө байдлаар орж ирэх талаар бол дэлгэрэнгүй танилцууллаа. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна.